үзэгчдээ өдөр өглөө хөтөлбөр та бүхэндээ үргэлжлэн зочны цаг болонгаа хүрэхэд бэлэн болсон байна. Бид студидтэй Монголын хүний нөөцийн удирдлагын шинжилгээ академийн сургалтын албаны дарга буян дэлгэр болон брэнд менежер Уян Эрдэнэ нараа ураад байна. Сайн байцгаана уу та бүхэндээ өдөр өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Маш их баярлалаа. Өнөөдөр бид бүхэн маш олон сонголтын дунд амьдарч байдаг. Эдгээр сонголтуудад бас иргэдийн зөв хэрэгтэй сонголтыг сонгоосоо гэсэн үүдэн дээрээсээ бид бүхэн та бүхнийг урьдсан байгаа. Маш олон сургалтын төвд өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр үйл ажиллагааны мэдээллээс эхлэе гэж бодож байна. Хамгийн анх бол хүний нөөцийн чиглэлээр эсэлт явуулсан дөрвөн чиглэлээр эсэлт авдаг болсон байна. Хөдөлмөрийн аюулгүйд эрүүлэх буюу хабын чиглэлээр, нэгтлэн бодог санхүүгийн чиглэлээр, хүний нөөцийн чиглэлээр, захирлын тусгай офис менежерийн чиглэлээр эсэлт аваад амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа ийм сургалтын байгууллага байгаа. Тэгээ анх ууган өөрөөр хэлбэл сургалтуудын маань нэг бол хүний нөөцийн яг удирдлагаар бэлтгэх энэ ангийн талаар өнөөдөр төлхөө мэдээлэл өргөхөөр брэнд менежертэй хүрэлцэн ирсэн байна. Тэглэв хав. Тэгэхээр хүний нөөц гэдэг бол сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэдэг юм уу маш эрчимтэй орж ирлээ. Хэрэгтэй мэрэгжил, хэрэгтэй боловсон хүчин гэдгийг бид бүхэн бас нүдэрээ харлаа л да тий. Тэгэхээр хүний нөөцийн менежерийн мэрэгшүүлэх сургалт гэж яриад байна тий. Энэ маань яг өөр ямар сургалт юм бэ? Бас онцлог нь юу юм бэ тий. За тэгэхээр манайх хүний нөөцийн менежерийн мэрэгшүүлэх сертификат маань яг 8 жилийн хугацаанд яг 8500 гаруй суралцагч ажлын байран дээр дадлгажуулж зуучдад ингэж гаргасан байгаа. За тэгэхээр яг өнөөдрийн яг ярих чаас сэдв маань бол богино анги байгаа. За манай богино анги бол хүний нөөцийн менежерийн мэрэгшүүлэх сертификаттай. За давхар нэмэлтээр офис менежер захирлын туслах, архив нарийн бичигдэл гэсэн хоёр осон сертификаттай ангид эсэлт авч байна. За энэ анги маань бол яг 3 сарын 12-нд буюу нэг өдөр эхлэх гэж байгаа. Ийм анги байгаа. Тэгэхээр бас үзэгчид маань бас яг үзээд те сонсоод энэ яг надад хэрэгтэй байна гэсэн бодол төрх юм бол бид бүхэн бас доор гарч байгаа утсаар бас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байгаа. Ажлын байр гэж ярьсных яг төгсөөд ажлын байранд гарах боломж нь хэр байдаг юм болоо тийм ээ. За тэгэхээр 3 сарын 12-нд эхлэх анги маань бол өдрийн анги байгаа. За ихэвчлэн яг ажилтгөө байгаа. За их сургуулаа төгссөн. За мөн мэрэгжлээ солих өөрийгөө бас мэдлэг ур чадвараа илүү дээшлүүлэх зорилготой анги маань байдаг. Тэгэхээр хичээлийн хөтөлбөрт албан ёсны бас дадлаг гаргадаг хугацаа гаргацсан байдаг. За 4-7 хоног дээр албан ёсоор манай хөдөлмөр зурчлалын менежерээс дадлагын байгууллагуудыг хуваарлж өгөө дадлаг гаргадаг. За тэгээ мөн яг дараа нь зөвхөн өөрсдөө төгсөгчдийг ажлын байранд зурчилдгаараа даваа талтай байдаг. Хэлгүй хав. Албан сургалтын газрын багш нарын ур чадвар бол мэдээж хамгийн чухал асуудал байдаг шүү дээ тий. Тэгэхээр таны академийн хувьд багш нарын ур чадвар ямар хэмжээнд ямар хүмүүс заадаг юм бол энэ талаар сонирхъя. За манай академийн хувьд гэх юм бол ер нь бол багш боловсон хүчин бол маш чухал байдаг. Тэгээд юу гэхээр энэ дээр хамгийн гол яригдчих зүйл бол манай багш нарын хувьд өмнө энэ чиглэлээр нэгтэй сургууль төгссөн, энэ чиглэлээр ажилласан практик туршлагатай. Дээрээс нь академид маш олон жил удаан хугацаанд ажиллаж байгаа ийм багш нар бол ерөнхийдөө багшилж байгаа. Тийм болохоор суралцагчдын яг өөрсдийн хувь хүний онцлогтон тохирсон бол сүүлийн үеийн хичээлийн агуулгад нийцсэн ийм арга барилаар бол хичээлийг явуулдаг. Практик сургалт буюу илүү ажлын байран дээр шууд ашиглагдах боломжтой боловсруулалтууд кейсүүд дээр ажилдгаараа илүү онцлогтой байдаг тий. Тэглгүй яах вэ? Мэдээж хэрэг үзэгчид маань үнийн хувьд сонирхож байгаа. Үн бас урамшуулал бас байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр 3 сарын 12-нд эхлэх анги маань бол хичээлийн цагийн хувьд бол 13:00-аас 15:40 хүртэл хичээлнэ. Өдөрт яг 2 цаг 30 минутаар ажлын 5 өдөр хичээлдэг. Хагас бүтээ сайндаа амардаг. Яг 6-7 хоног уу 45 хоног үргэлжилдэг. За тэгэхээр сургалтын төлбөрийн хувьд бол 420 мянган төгрөг гэж байгаа. За төлбөр бол 3-аас 4 удаа эхний 4-7 хоногтой багтаагаад өөрсдийнхөө боломжоор ингээд байршлаад сурах боломжтой байдаг. За дээр нь мөн манай академийн охин компани салбар яг 7 давхарт маань байрладаг. HR Fitness бас 1 сар үнэгүй явах эрхийн бичиг байгаа давхар. Тийм. Ийм боломжуудыг бас бүрдүүлсэн байгаа. Мэдээж хэрэг бие хамгаалах боломжтой болов. Биеийн сургалтанд сурах боломж нь хэр байдаг юм болоо гэдээ бас бодож иж магадгүй. Ер нь тавигдах шаардлага ч байдаг юм уу? Ямар хүмүүс хамрагдах боломжтой байдаг юм бэ? За тэгэхээр богино анги хөвчлэн яг ихтэй сургууль төгссөн хүмүүс хамрагдах боломжтой байдаг. Гэхдээ нэмэлтээр манайхаас офис менежер, захирлын туслах, архив нарийн бичгийн чиглэлийн сертификат олгодгоор даваа талтай. Тийм болохоор яг та телевиз үзэж байгаа та бүрэн дэнд босралтаа. Гэхдээ таны өөрийн хувь хүний хандлага тийм ээ. Үнэхээр ажлыг гэсэн чин хүсэлтэй байвал бас манай академик зорж ирээд суралцаад бас ажлын байранд гарах бас бүрэн боломжтой. Тэгэхээр нэмэлтээр ер нь хичээлийн хөтөлбөрийн дагуу бас хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй бас удирдах албан шалтны ажил тийм болохоор хүний нөөцтэй заавал уялдаа холбоотой ажилдаг. Хабын хичээл ордог. За мөн элтгэх хурлаг мандаалал хувь хүн өөрийгөө яаж илэрхийлэх юм, дадлаг гарч байхаас ахуудад ажлын байранд гарахдаа яаж бие зүг авч явах юм тийм ээ. За мөн яг дэрэгдэх хөдөлмөр зурчлалын алавтай ажилд орох стратеги зөвлөмж хичээл хүртэл ордгоороо бас нэмэлтээр орж явдаг байгаа.
хичээлийн хөтөлбөрөөс агуулга их сонирхолтой явагддаг шүү дээ. Тэгээ танай академийн хувьд яг ямар гэдэг юм болоо бас үзэгчдэд мэдээг байгаа үзэгчдэд мэдээлэл өгөх тийм. Ерөнхийдөө яг сургалтын агуулгын хувьд гэх юм бол илүү хөдөлмөрийн зах зээл дээр өнөөдөр тухайн ажлын байран дээр шаарддаг үндсэн ур чадваруудыг тусгаж өгөх. Нөгөө талаас нь яг оюутнуудад илүү оролцуулах буюу яг өөрсдийнх нь чадах зүйлийг юу юм бэ, чадахгүй зүйл нь яг юу вэ гэдгийг ойлгуулах тал дээр илүү анхаарч ажилладаг. За жишээ нь одоо өнөөдөр бид өнөөдөр авчирсан төгсөлтийн ажил гэдэг манай курсын ажил байгаа. Тэр курсын ажил дээр аваад үзэх юм бол багаар ажилладаг. Одоо манай 3 сарын 12-нд хүний нөөцийн анги болохоор өдрийн анги болохоор курсын ажил бичдэг. Багаараа курсын ажил бичээд энэ хугацаанд нэг таньж мэдэх илүү юу гэдэг бусдыг сонсох чадвартай болох, харилцаа ойлголцох гэдэг юм. Энэ яг байгууллага дээр үндсэн шаардлагатай чадваруудыг курсын ажил бичих явцдаа бас суралцж байдаг. Яг зөвхөн танхимд суугаад хичээл үзэхээс гадна бас дадлагт хуваарлдаг. Суралцах хугацаанд ажлын 5 өдрийг дадлага удирдагчтай яг байгууллагууд руу практик байдлаар өөрсдөө сурсан зүйлсийг дээрээс нь өөрийнхөө мэдсэн зүйлийг одоо хуваалцах, туршиж үзэх, дээрээс нь илүү практик дээр ямар байдгийг харилцаа ойлгоцох ийм боломжууд бас байдаг тийм. Тэгэлгүй яг бид бүхэн бас нэвтрүүлгийнхээ дарж ирсэн. Бид өнөөдөр өдөр тутамдаа сонголтонд амьдарч байна тийм. Мэдээч хэрэг зөв хэрэгцээтэй зүйлийг сонгоно гэдэг бол бидний хувьд бас асар өндөрлөлтэй болчиход байна шүү дээ. Тэгэхээр танай академик сонгосон давуу тал нь юу юм бэ? Маш олон академи одоо сургалтын төвд бас байгаад байна л да. Тэгэхээр та бүхний тэр талаас нь. Тий, яг энэний гол онцлог нь гэдэг юм бол манай академик сонгох болсон гол шалтгаан юу вэ гэж. Тэр бол яг хувь хүнийг илүү өөрийн ямар ур чадвартай, ямар нөөцтэй юм бэ гэдгийг ойлгох болоход л байдаг. Яг ингэж яриад байгаа гэхээр ажлын байран дээр гараад тухайн хүний сертификат гэдэг юм диплом ажил хийдэггүй харин тухайн хүн өөрөө ажил хийдэг. Тийм болохоор тухайн хүн өөрөө ямар нөөцтэй, би ямар ур чадвартай, яг би юунд дуртай вэ гэдгийг илүү сайн мэдэх хэрэгтэй байна. Өнөөдөр маш олон залуучууд юу гэдэг хөдөлмөрийн зах зээл дээр ур чадвар мэдлэг туршлагын хувьд тэнцэж байгаа нэг зүйл дээр тэнцэхгүй байна гэж харж байгаа. Тэр нь юу гэхээр зан чанар болон хандлагын хувьд тэнцэхгүй байгаа. Тэгэхээр тэр хүний хандлага, зан чанарыг хийдэг ажлаа хардаг өнцгөөний өөрчлөн гэдэг бол айгүй чухал ажил байдаг. Ер нь бол ихэнх ажил олгогч нар ажилтныг мөнгө олох хэрэгсэл гэдэг юм уу? Одоо өөрөөр хэлбэл байгууллага өргөжтөл шат болгож шилжиж байгаа. Зарим байгууллага бол байгууллага эдис болгоод ирээдүйд байгууллага эзэн гэдэг сэтгэлгээр сургаж өгч үлдээ. Тэр энэ хоёрын хооронд асар их ялгаа. Ихэнх олон ажилтнууд өөрийнхөө хийж байгаа ажлыг зүгээр амь зуулах хэмжээнд авч үзэж байгаа зарим хүмүүс хийж байгаа ажлаа урлаг болгож хөгжүүлдэг. Яагаад зарим нь заавал зайлшгүй шаардлага болмоос хийж байгаа гэж. Лизинг төлөхийн тулд магадгүй хүүхдэд дэжихийн тулд тэр ажлыг хийж гинүү. Эсвэл тэр ажлыг өөрөөр хэлбэл улс нийгэмд өөрийнхөө амьдарч байгаа цаг үед үнэхээр эрэлт хэрэгцээтэй гэдгийг бусдад ойлгож мэдрүүлэхийн тулд эсвэл бусдад хин нэгний гэрэл лаан олж өөрөөр хэлэх юм бол тэр ажлыг хийж гинүү гэдэг их ялгаа байдаг. Тэр бид нар хийж байгаа ажлыг нэгт тухайн хүнд ойлгох. Хоёр бид нар хүний нийгэмд амьдарч байгаа байгууллага гэдэг бол хамт олонны өөрөөр хэлбэл нэгдэл болох хүнтэй харилцах ур чадвар буюу уян ур чадвар шилдэг байгаа soft skill. Энэ ур чадварыг суулгах. Нөгөө талд нь хамгийн чухал зүйл бол тэр хүн өөрөө ямар нөөцтэйг мэдрэх гэдэг аягүй чухал. Бид нар маш их чадвартай нэдрийг хамгийн гол нь өөрсдөө мэддэггүй асуудал байдаг. Өөрөөр хэлэх юм бол юу гэдэг тухайн хүний загтансан газар байж гэж ярьдаг шүү дээ. Тэр зүйлийг хийх гэж үзэж байгаа. Нөөц гэдэг зүйл яг юу юм бэ гэж. Тэгээ их сонирхолтой нэг жишээ байдаг л да. Ямар сургууль сурах, ямар багштай байхаас илүүтэй тэр хүн өөрөө ямар өөрөөр хэлэх юм бол хандлагатай суралцж байна вэ гэдэг аягүй чухал. Нэг жишээ байгаа. Ямар жишээ вэ гэхээр одоо жишээ нь маш мундаг гэрэл зураг дардаг одоо тийм одоо зурагчны үзэсгэлэн дээр очсон нэг эмэгтэй тэр эмэгтэй таалагдсан болохоор тэр зурагчин залууг өрөөд орой хоол идсэн баг. Тэгээд орой хоол идэж явахдаа нэг асуулт асуусан. Тэр нь ямар асуулт байсан бэ гэхээр таны гэрэл зургуудыг харлаа. Үнэхээр гайхалтай байна. Үнэхээр сайхан байлаа. Тэгээд та гэрэл зургийг мэрэгжлийн аппаратаар дарддаг буюу таны камер одоо тийм зураг линз үнэхээр сайн байдаг гэж асуусан. Залуу ямар ч хариулт өгөхгүй. Тэгээд орой хоолыг идчихэд гарахтаа эргүүлээд гэрээс хариу өгнө. Юу гэж хариу өгнө гэхээр та маш гоё амттай хоол хийсэн байна. Тэгээд та ийм гоё амттай хоол хийсэн чи магадгүй таны цахилгаантайгаа плет үнэхээр гоё хаа гэж хэлсэн. Хоол хийж байгаа хүнийхээ ур чадварт байдаг болохоос тогоондоо байдаг. Зураг дарж байгаа хүний аппаратанд байдаг. Тэр тухайн хүний өөрийнх нь ур чадварт байдаг. Хэрвээ магадгүй тийм байсан бол өнөөдөр аппараттай болгон гайхалтай зураг дарах байсан. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр ихтэй сургууль төгссөн хүн болго ажилтай байх байсан. Хэрвээ тийм байсан бол өнөөдөр сургуультанд хамрагдсан хүн болго өөрчлөгдөх байсан. Гэтэл хувь хүн өөрөө тухайн зүйлд ямар ач холбогдол өгч ийнэ буюу сурж байгаа тэр үйлсээ яг юу гэж үнэлж ийнэ гэдэг их чухал. Тэр магадгүй та бүхэн өнөөдөр бидний яриад байгаа зүйл хэр бодиттой юм бэ? Яг үнэн юм болов уу эргэлзэж байгаа бол манай сургалтын байгууллага дээр очиж мэдээлэл аваад эсвэл доор гарч уцаар холбогдоод манай амтлаа сургалт гэж байдаг. Тэр сургалтанд суугаа тий. Одоо жишээ нь юунууд дээр бүтээгдэхүүнүүд дээр амтлагаат өөрөөр хэлэх юм бол үзэсгэлэн худалдаа гэж байдаг. Тэгээд сургалт боловсролын байгууллагаас өөр амтлагаат өөрөөр хэлэх юм бол сургалт явуулдаг байх хэвээр.
яг мэдрээд байж болох уугүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй. Өнөөдөр үргэлжлэн боловсролтой сонголт ийн гэдэг бол зүгээр гутал бодолж авах гэж асуудал биш байна. Өөрөө ирээдүйд яг ямар карьерт ямар ажилд ирээдүй одоо өөрөөр хэлэх юм бол өөрийнх хугацааг яаж өнгөрөх гэж байгаа гэдэг асуудал. Тэгээд болохоор бид нар сонголт их одоо боломжийг олгоод амтлагаа суралт гэж шийдэх байна. Тэгэхээр магадгүй та эргэлзэж байгаа бол тий. Эргэлзэж байгаа бол та бүхэн маань бас академид орчод өөрийн биеэр очиод бас мэдээлэл бүрэн гүйцэд авсныхаа дараа сонголтоо их бүрэн боломжтой байгаа. Манай мэрэгжлийн багийнхан маань тэрхүү сонголтод танд одоо 100% туслахад бас бэлэн байгаа тийм ээ. Хөрвөх чадвартай байдаг тий. Энэ талаараас үзэгчд маань сонирхож байгаа хэл та. За тэгэхээр өдрийн анги маань хүний нөөцийн менежерийн мэршүүлэх сертификат маань одоо энд авчирсан байна. Та үзүүлэх боломжтой үзэгчтэй. За энэ маань болохоор албан ёсны хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны бүртгэлттэй. За мэдээж үдсэн хичээлийнхаа сэдвэр одоо үнэлгээтэй. За давхар мөн нэмэлтээр одоо опс менежер захирлын туслах архив нарийн бичгэлэлт гэсэн юм англи Монголын орчуулгатаагаар юм албан ёсны одоо мэршүүлэх сертификат өгдөгөр давуу талтайгаа. За мөн энэ маань яг одоо төрийн албанд орох бас зайлшгүй шаардлагатай мэршүүлэх сертификаттай байх шаардлагыг бас 100% хангасан юм сертификат байдаг. За тэгэхээр хөрвж ажиллах боломж маань болохоор байгууллага дээр та яг одоо байгууллагын тийм үндсэн чиг үүрэг функцүүдийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. За дээр нь яг одоо албан бичиг тогтоол тушаал шийдвэрийг одоо яаж гаргахын илүү практик дээр 80% чиглэгддэг. Тийм ч болохоор манайха алсын зайны сургалт буюу онлайн сургалтууд бол илүү 100% хаалттай байдаг. Та яг одоо сурахыг хүсчээд бас манайха ажил хийдэг хүмүүс зориулсан бэм гараг анги гэж байдаг. Энэ маань яг 3 сарын 24-нд эхэлнэ. Та бас доор хуцаар холбогдоод эхний хичээл дээр нэрээд амтлагаа хийгээд мэдээлэл аваад бас шийдвэр гаргах боломжтой. За манай өдрийн ангийн мэдээлэл нь болохоор яг 3 сарын 19-нд бас яг эхлэх гэж байгаа. За энэ ангийн хичээлийн цаг нь бол 15:40-с ороод 18:10-д тардаг. Яг өдөрт 2 цаг 30 минутаар орно. Хичээлийн цаг нь 19-нд эхлэх анги нь бол ийм байгаа. Ажлын 5 өдөр хичээл нь хагас бүтэн сайтай амардаг. 6-7 хоног уу 45 хоног үргэлжилнэ. Тийм болохоор та яг хүний нөөцөөр ажиллахгүй ч гэсэн хувь хүн талаасаа бас мэдлэг ур чадвартай болон дээр нь та офисын менежер ч юм уу захирлын туслах нарийн бичээчээ бас идэв хөрвж ажиллах боломжтой байгаа гэсэн. Маш олон даваа талтай тийм ээ. Би таны академиг төгсөөд одоо өнөөдөр ажлын байранд гараад амжилттай явж байгаа маш олон гахалтай залуусыг мэднэ л дээ. Мэдээч хэрэг одоо академиг сонгосон шалтгаан маань өнөөдөр маш сайхан амжилттай яваа ажлын байртай яваа. Олон залуучуудын төлөөллөг бол миний хувьд бол мэднэ. Тэгээд сургалтын талаар ч гэсэн бас маш олон мэдээлэлтэй болоод байгаа л да. Нэмэлт үйлчилгээний талаараас үзэгчид маань сонирхож байгаа хэл та тийм ээ. За нэмэлт үйлчилгээ хүний нөөц өөрөө бол илүү багаар ажиллах чадварыг илүү төлөхөө бас яадаг. Одоо хардаг тийм ээ. Тийм болохоор илүү манайх бас чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх HR фитнес академиг фитнесийг бол бас бий болгосон. За дээр нь мөн яг цааш одоо мэдлэг ур чадвараа дээшлүүлэх одоо бакалаврын зэрэгэд одоо магистр болох зэргийг одоо манайх Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль гэдээ бас байгуулад одоо амжилттай явагдаж байгаа юм байна. Тэгэхээр яг та манай богино ангиас суралцсан дараа мөн бакалавр ч юм уу манай магистр ангиас сурахад бас илүү бас хөнгөлөлттэй давуу талыг ашиглах боломжтой байдаг. Тийм юм байгаа. За мөн яг одоо манай удирдлагуудтай за ангаараа баг хамт олнороо бас илүү чөлөө цагаараа бас манайх одоо юу гэдэг спорт заал авах тийм ээ. За мэдээж одоо илүү дотн одоо бие биентэйгээ байх одоо танилцуулж ч юм уу. Энэ бүх одоо үйл ажиллагаа явагдсанаар та магадгүй өөр албан тушаал байгууллагаар очиход бас тэрийг яаж зохион байгуулах илүү ур чадвар бас академиасаа суралцах боломжтой гэдэг. Маш олон давуу талтай анх удаа сонсож байгаа гахалтай зүйлсүүд их байна л та. Мэдээж хэрэг альва сургалтын төв болон академик төгссөний дараа ажлын байр яах вэ гэдэг бол тухайн суралцагчид бол маш чухал асуудал байгаа л да. Тэгэхээр тэр тухай бас дахин тодруулъя тийм ээ. Төгссөний дараах ажлын байр гэд яриа л та тийм ээ. Ер нь бол боловсролын байгууллага зөвхөн сурах үйл ажиллагаас илүү сургалтын дараах үйл ажиллагаа дээр илүү их анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж байна. Яг энэ бол хариуцлагын асуудал. Тухайн хүний суралцах хугацаанд амжилттай байхаас гадна сурсаад төгссөн дараагаа сурч мэдсэн зүйлээ ажлын байран дээр ашиглах боломж нь олох. Манай дээр болохоор одоо зуучлалын менежер гэдэг тустай хүн байгаа. Тэгээд дээрээс нь үүдээ зуучлалын албал өргөжүүд ингээд хөгжөөд явагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр төгссөн оюутнуудаа өөрсдөө харилцаж байгаа байгууллагуудад санал болгох. Дээрээс нь үүдээ манайд бас санал ажлын саналыг ерөөсөө байгууллагуудаараа холбох ийм чиг үүрэгтэй байна. Тэр төгссөн оюутнууд маань ажлын байранд зуучлагддаг. Тэгээд зөвхөн өөрөөр хэлбэл ажилд орох сонирхолтой биш, өөрийгөө хөгжүүлээ, сурч мэдсэн зүйлийг өөрийнхөө хувийн бизнес ашиглах гэсэн янз янзын сонирхолтой бас хүмүүс оролцдог. Тэгээд болохоор яг өөрөө зүгээр ажил зуучлуулын ажилтай болъё гэж орж ирсэн залуучууд ажил зуучлах үйлчилгээ бол манай академик төгссөн тохиолдолд өөрсдөө төгссөн оюутнуудаа зуучлагдаг ийм зуучлагдаг ийм үйлчилгээ бол бас байгаа. Тэгэхээр манай сурна гэдэг бол эргүүдээд цаашлаад ажил амьдралд нь маш чухал том хувь нэмэр орох ийм боломжтой болж эхэлж байна гэсэн. Танаа бич уцаар их орох туртай л та. Мэдээлэлээс авах туртай. Одоо ангиудыг хараад хахад дан ганц сурах биш маш гоё коллективтэй тийм альва үйл ажиллагаанд маш гоё идэвхтэй оролцдог.
зүйлүүд их анзаарэгдэжсэн. Entertainment бас зүйлүүд их оруулж өгдөөсөн байсан л да тий. Тэгээ ерөнхийдөө бол яг хүний нөөцийн хийдэг ажлын ихэнх хувь нь харилцаан дээр явж идэг. Нөгөө талд нь бас үйл ажиллагаа байдаг ш. Байгууллагын шинжил болох уугүй юу? Байгууллагын спортын урлагийн одоо наадам тий. Дээрээс нь нэмэгдээд одоо сая гэтэл 3 сарын 8-ны баярын үйл ажиллагааг ер нь хүний нөөцтэй голцол комиссээр ахалж оролцдог. Тэгэхээр ер нь бид нэр суралцсан хугацаанд илүү практик байх үүднээс нийт ангиуд ямар ч ангиусан 4 үндс үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэр нь болохоор өөрөөр хэлбэл төслийн баярын үйл ажиллагаа, спортын арга хэмжээ, тэгээд тоолны өдрөлгөө үйл ажиллагаа, танилцах үйл ажиллагаа. Энэ үйл ажиллагаанууд нь болохоор яа гэхээр тухайн үед хоорондоо илүү нөхөрлөх, хамт байх, суралцж байгаа нэгнээс хамт хажууд хүнээс суралцах. Дээрээс нь үйл ажиллагаа зохион байгуулах чадвар гэж. Энэ чадвар суралцах. Ийм боловч одоо чинь манай одоо энэ 3 сард дисж байгаа ангиуд болохоор академи жилдээ нэг удаа маш том арга хэмжээ зохион байгуул. Академи скот таална. Тэгээд өөрөлдөн урлагийн наадам болдог. Энэ бас урлагийн үйл энэ том наадамд бас оролцох боломжтой ийм анги байгаа. Тий өөрийгөө сорих. Тэгээ энэ наадмаас бид нэр зохион байгуулалтын хувьд ч гэсэн одоо сарын өмнөөс бараг бэлтгэл ажиллагаа эхлээд ингээд явагдаж байгаа. Ийм байгаа. Тийм болохоор та суралцах хугацаанд өөрийгөө зөвхөн одоо юу гэдэг оюун тархиа хөгжүүлэхээс гадна өөрийгөө илүү таньж мэдэх энэ аялал бас байгаамаа гэж байна. Шинжлэгдэн гэдэг нь зөвхөн өөрөөр хэлэх юм бол оюун санааны хувьд биш, өөрийгөө сэтгэл санааны хувьд хувь хүн талаас илүү таньж мэдэх нь боломж юм аа гэж байна. Зүйлийг анзаараад хаа зөвхөн хүний нөөц гэдэг маань тэр мэрэгжил хэрэгтэй зүйл бас биш юм аа гэдгийг би хараад байгаа. Хувь хүн өөртөө авч байгаа тэр зүйлийг энэ сургалтаас бас авч болох юм байна. Өөрийгөө өөрчилж болох юм байна, нээж болох юм байна гэдэг зүйлийг хараад байгаа. Та ганц хүний нөөцийн одоо мэрэгчлэр ажиллах бус те зөвхөн өөртөө авах хэрэгтэй зүйлсийг бас энэ сургалтаас авах юм байна гэдгийг бас миний зүгээс хараад байгаа юм л да. Тэглээ яхаа тэгэхээр яг одоо 3 сарын 19-нд эхлэх ангийг маань яг одоо үзэгчд маань сонирхож байгаа бол доор хугацаар холбогдоод 3 сарын 19-нд нэг өдрийн оройд 16:30 буюу 4:30-д ирээд та мэдээлэл аваад эхний хичээл дээр маань сууж үзэх шийдвэр гаргах боломжийг бас өгж байна. Тэгээ та бүхнийг урьж байна. За мөн яг зөвхөн өөрсдийнхөө төгсөгчдийг дадлагжуулж ажлын байранд зуучлаа. Богны анги гэд мэдээж урамшууллын талаар та бас ярьсан тийм мэдээж байнгын урамшуулал болон одоо нөгөө найзуудын урамшуулал гэд байнгын урамшууллууд бас байдаг шүү дээ. Тэр талаараас мэдээлэл өгөөд. Тэгэхээр ерөнхийдөө бол манайхаа яг тэтгэврт гарсан бас маш их ахмадууд ирж сурдгаараа даваа талтай хамгийн дээдлийн ахмад нь 65 та бас өвөө юм гэж сурж ирсэн тийм болохоор яг одоо та тэтгэвртэй гарцсан байгаад тэтгэврийнхаа дэвтрийг авчираад манай актем дээр ирээд 50% хөнгөлөлттэйгээр сурах боломжтой. За 3-аас дээш найзууд ирэх юм бол 10% хөнгөлөлттэй байгаа. За мөн яг 19 чи яг өмнөх өдөр манай бас цэргийн баярын өдөр болно. Тийм болохоор та 3 сарын 19-нд ирэхдээ үнэхээр та яг одоо эрт зэрэгтэй явцсан тийм ээ бас эрэгтэй хүний хувьд таныг бас хүндлээд бас 20% хөнгөлөлтөнд оруулах бас боломжтой. Тийм яг сонирхож байгаа. За тэгвэл сонирхож байгаа иргэд маань бас яараараа энэ сайхан гахалтай өдрүүдийг далимдуулаад хөнгөлөлт хөдлөх боломжтой байх нэ. Та хоёртаа маш их баярлалаа. Магадгүй миний асууж амжаагүй болон та бүхний маань хэлж амжаагүй зүйлх юм бол та бүхэндээ л тий. За тэгэхээр нэмэлт үйлчлэгээ манай актем дээр явагддаг. Энэ маань болохоор хүүхэд харах үйлчлэгээ байдаг үн төлбөргүй. Яг одоо гэртээ харж байгаа хүүхдүүдэд харж байгаа ээжүүдэд зориулагдсан. Таныг 2 цаг 30 минут сууж байгаа хооронд аюулгүй орчин байдлыг бүрдүүлсэн энэ хүүхдийн талбай өрөөтэйгээр бас үн төлбөргүй хүүхдийг хараа таны оюунд бас хөрөнгө оруулалтыг бас боломжтой байгаа. Тэгээ та бүхнийг 3 сарын 19-ний 4:30-д урьж байна. За маш их баярлалаа. Та бүхэндээ энэ сайхан өдрөг өглөө өдрөг сайхан мэдээллүүдийг хүргэсэн та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ өдрөглөө хөтөлбөрийн зочны цаг болын төрөд ундралж байна. Нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэндээ цагаа гаргах мэдээллийг хүргэх болно. Үзэгчид та бүхэндээ бид цагаа гаргах мэдээллийг хүргэхээс өмнө нэгэн бяцхан мэдээллийг хүргээд мэдээллийг хүргэе. Энэ удаад үзэгч та бүхэндээ бид газар бүрийн одоо гайхалтай гэгддэг газар тариалангийн салбаруудад алдартай газруудын мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Цагаан будаа, үр тариа, улаан будаа, эрдэнэ шишэд цэцгээс хүнсний ногоо гихчлэн олон зүйлийн ургамлын тариалангийн талбай, улс орны цаг агаар болон ард түмний соёл уламжлалаас хамааран бөөрөнхий дэлхийн өнцөг боломборт алаглан оршиж байгаа. Тэдгээр нэг нь лонг зөвлөсөн талбай. Энэхүү цагаан будааны талбай нь уулын хажуу бэлд оршдог бөгөөд уулын хормойгоос орой хүртэл уйлан тогтсон асар том гинжин хэлхээ мэт эсвэл туузнууд мэт харагддаг юм байна. Уулархаг газрын усных үүсэр болоод газар нутгийн байдлыг туйлын ухаалгаар ашиглаж шийдсэн иймэрхүү цагаан будааны талбайнууд Хятадын Лонгшинг мужийн зүүн өмнөд хэсэгт 66 орчим хавтгай дөрвөлжин км газрыг эзлэн оршдог юм байна.
Одоо үзэгч та бүхэндээ бид өнөөдрийн цагаагаар мэдээллийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө 4 хэмээн хүйтэн байж баг зэргийн хурд тундас орох төлөвтэй нь харин шөндөө 2 хэмээн хүйтэн байх төлөвтэй байна. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэн бусад аймаг хотуудын цагаагаар мэдээллийг хүлээн авна.